За Cisco-гийн даалгавар дээр юм болсон байна. За үндсэн IP6 DNS серверийн пулийг энэ ч тохируулж өгсөн. Ер нь тэгээд статик байдлаар тохируулж өгсөн хаяг юм. Тэгээд мөн адил нөгөө IP6-гийн нөгөө юу пулийг энэ серверээр тохируулж өгснээр энэ дараа нь компьютерод DHCP-ээр шууд IP-г авах боломжтой гэсэн үг чинь IP-г авсан байна. Энэ дээр IP-г энэ дээр бол статикаар тохируулж өгсөн байна. Тэр бол автоматик тохируулагдаад хаяг авсан байгаа 64 гэсэн хаяг. Мөн үүний адил IP-version 4 дээр болохоор энэ сервер юунд тохируулж өгсөн ба энэ мөн DNS болж ажиллаж байгаа. Тэгээ хоёр төрлийн сервер тохируулж өгсөн. Нэг эхнийхэн зөвхөн энгийн сервер пул нь болохоор юуны салбар 1-ийн сервер пул, даачийн сервер нь болохоор салбар 2-ын сервер пул тохируулж өгсөн. Мөн энэ чинь түүнийхээ дараа ингээд DHCP серверийн зүгээр ажиллаж байгаа. Тэгээд түүнийхээ дараа роутеруудын хооронд тохируулах аюугаар шууд статик роутер тохируулж өгсөн. Эснэр шууд цаанаа гэсэн. Энэ дээр статик роутер тохируулж өгсөн. За тэгээд яарсан юм динамик авдаг. За юм өмнөх юм дуусчих. Хоёр өөрсөлж байна. Хоёр IP6 маань одоо динамик хаяг авсан юм чинь олболтын шалгахын тулд ICMP мессеж явуулж үзье. Амжилттай байна. Мөн адил IP4-ийнхаа компьютерийн хооронд яахын тулд олболтын шалгахын тулд ICMP юу явуулж үзье. Болсон үг нь. Одоо болчихно. Одоо хаяг арай гэсэн юм. Ихнийх дээр угаасаа олддог болохоор. Тэгээд чинь өөр IP-ээр шилжүүлж шилжүүлнэ. Энийг зөв шалгахын тулд шалгахаас илүү зөв хаягийн тохиолдолд харчих шууд DHCP-ээр хаяг өгсөн болохоор шууд юу н IP6-ийн default gateway DNS сервер нь юун дээрээ тохируулах. DNS серверийн шууд юун дээр IP6-ийн нөгөө сервер дээр тохируулагдсан байх хэвээр. 2.1 DB 3010 гэдэг